тэр эмнэлгийн гадаа эмчийн гадаа хүлээгээ сууж байгаа хүмүүс бол ерөөсөө л бараг л эмчээ. Ер нь л бол эмч. Ер нь мэдхгүй юм байхгүй. За нэг хяналтанд олон жил явцсан хүн бол тэгэл ер нь л шинээр ирсэн хүмүүст тэгдгийг ингээд зааж зөвлөд ингээд идэг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд ерөөсөө л хувь хүн болгоны персонал одоо биеийн байдал, өвчний одоо тэр үе шат, онош, авсарсан өвчлөл бүгд өөр шүү дээ. Тэгэхээр одоо заавал ганцхан энэ эмчилгээ хийхээр одоо бүгд сайжирна гэсэн асуудал бол ерөөсөө биш байхгүй тийм ээ. Тэгэхээр яагаад эмч хүн гэж байгаа юм? Одоо энэ мэрэгжлийг 6 жил сураад дахиад нарийн мэрэгжил 2 3 жил тэгэл одоо мастер, доктор хүртэл ингээд насан туршдаа суралцаад хүний төлөө ингээд явж байгаа гэхээр ерөөсөө л хүн болгон тохирсон эмчилгээ, зөвлөгөө, оншилгоог ингэж хэлж өгдөгөр л ялгаатай байна шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо бас ингээд нэг талаар айгүй юм хөгжил юм л бол ингэж шүү. Чат GPT дээр одоо тэгж штэ гэдэг юм. Энэ бол нийтлэг л багхгүй. Миний түрүүний хэлсэн чек энжин насцсан машиныг яаж одоо онцлох вэ гэхээр яг л тодорхой юм гарна. Тэр чинь бол одоо амьгүй зүйл. Гэтэл хүн бол амьтаа учраас өөр юм гэдгийг бас үзэгчтэй бас хэлмээр байна тийм ээ.